Ой, өмнөх нөгөө найзуудын тест гэдэг бичлэгэн дээр X-ээс салсан шалтгаан гэсэн шүү дээ. Би хариултаа өөрчлөлөө. Аки. Hi, Ruby. Hi, Iceland Saki байна. Бид хоёр өнөөдөр бидээ анх удаа ийм чарм бэлгэл солилцож үзлээ. Найзуудын чарм ирсэн Пандора дээр. Бид тэр угаасаа хос буугчтайсэн тий. Тийм бид хоёрт ийм Пандорагийн буугч байдаг гэсэн. Тэрэн дээрээ ингээ гоё чармууд аваад хуучин чармуудаа угаасаа бүр зүгээд амар удцсан тий. Анх авсан үедээ л байсан. Тэгээд ийм чарм авсан. Руби надад болохоор ийм луу жилийн Би тайлбарлая. За. Би үгсэн юм. Гараг. Энд гаргана штэ. Зургийг гаргачих. Үгүй энэ. Гой жаргалтай ингэ. Хүмсүү зүрх. За, би ахид ийм 3 чарм сонгож өгсөн байхгүй юу? За, нэг нь найзуудынхаа тайлбарлачээ. Зураг нэгэ гарч байгаа голынх нь энэ болохоор ийм давхар зүрхтэй заяо. Тэг бид рийл дээр ер нь ярьсан л да. Тийм болохоор рийл үзчих. Тэгээ арж яг үг нь болохоор гоё. Найз чинь чамайг хизээж тэнэг зүйлийг ганцаар ингэ хийлэгдэггүй. Дандаа хамт. Тэг ахид тэнэг зүйл их юм бол би хамтыг. Тэгээ амар гоё бичгтэй. Тэгээд ийм алим. Тэгээд Пандора дээр анх удаа билүү ийм Disney villain charm орж ирж байгаа гэсэн. Өмнө нь бол харж байгаагүй. Тийм тэгээд ийм боллоо. За Аки надад тайлбарлаарай. За би Ruby болохоор бас ийм нөгөө Disney-ийн шинэ ирсэн чармнуудаас нь сонгосон заяа. Disney-ийн хорон санаатнуудын чармнууд ирсэн байгаа гэсэн. Cruella байна, тэгснэ Maleficent байна. Энд амар гоё утга учиртай байсан. Storytelling mailing гэсэн тэ амар гоё тайлбарлаж өгч бит хоёр төгсөн. Cruella-гийн гоёс шүү дээ. I'm not evil. I'm fashionable. Тийм, хэн болохоор Maleficent болохоор би болохоор бас ийм хорон санаатан биш, зүгээр намайг буруу ойлгоцсон эднэр гэсэн ингээд тийм. Тэгээд Ruby-д миний авсан найзуудын чарм болохоор ийм 3 хэсэгтэй, тэгээ өвгтэй, ийм гоё найзууд бол ингээ хизээж би бинээсээ ингээ холддоггүй гэдэг. Тийм. Одоо ингээ биеэрээ холдсон ч гэсэн зүрх сэтгэлдээ хизээж холддоггүй гэдэг. Ер нь аим гоё утгатай чармууд байгаа. Тэгээ тэрийг нь авч би биндээ бэлгэлсэн. Тэгээ гоё байна. Тэгээ та хэд бас Пандора руу ороод үзээрэй. Хоёр Пандоратай хамтарч ажиллаж байгаа тий. Тэгээд өөртөө угаасаа амар дуртай болохоор бид хоёр хамтарч ажиллаж байгаа. Ингээд хэрэгэлдэг Пандора надаа ингээд зүйлт мүлт байгаа. Надад нөгөө бусад ийм jewelry брэнднүүдээс яг буувч гэдэг чинь ийм basic одоо нэг зүйл нэг байгаа шүү дээ. Тэгснэ ингээд charm-ын өөртөө сонгохоор хинц хизээж адилхан том зүйлийг хоорондоо зөөхгүй гэдэг нь гоё. Өнөөдөр анх яаж танилцсан түүхээ story тий love story битэрийн love story гэдэг шиг тийм бит хоёрын friend story гоё ярих гэж бодлоо. Тэгээ Assassin's гээд одоо Amir Production-ы Assassin's гэдэг хамтлаг байдаг байхгүй юу? Тэр хамтлагийн одоо суралт штэ. Суралтанд нь суудаг байсан охин байсан. Тэгээ би Ruby-г ердөөс ингэ нөгөө нүдэрээ анх бол харж байгаагүй. Нөгөө Assassin's-ийнхэнтэй нийлдэг тэгээ тэр хүмүүсээс сонсч байсан. Одоо тийм ийм охтууд байгаа гэж одоо шинэ охтууд орж ирсэн гэдэг. Тэгээ нөгөө актер шиг үеэр л чамаа мэдчихсэн юм байна л да. Биш. Үгүй штэ. Хаах мэдсэн санцаа. Гүмэш шүү. Би нөгөө өөрөө тэр Amir Dance студиод байдаг байхад би мэдчихсэн юм байна штэ. Ruby нэг ирж сургалт муулсан сууж исэн юм байсан тий. Тэгээд нөгөө нэг төг ах одоо тухайн төг ах миний багш байсан. Assassin's Ruby гэдэг охин ингээс байдаг гэж ингэж хэлж илүү. Би болохоор яг Assassin's гэж ярьсан шүү дээ. Тэгээд манай Assassin's-ийн яг бид нар ч юм болохоор Assassination гэж явдаг. Тэгээд яг ориг Assassin's-ийнхэн болохоор ингээ хамтлагаар ингээ дээд үе байгаа байхгүй юу. Тэр хамтлагийн гишүүн гэж залуу байсан. Тэгээд тэр залуу ингээд найз охинтой тэр Накигээ би тэгж мэддэг гэсэн. Тэгээд найз охин нь яг бас бүжгэлдэг болохоор тэгээд нөгөө студийн охин гэдэг чиний зургийг харж ирсэн юм аа. Facebook дээр заяа. Ингээд цаашаа харцсан. Чи дээвэр дээрч байлоо нэг хошаагүй малгай хүмүүс боржгор өстэй. Тэгэд би ийм охин ийм нороотой ийм толготой. Ийм алгаатай охин байт юм байна да гэж тэгж бодож ирсэн юм байна. Би чамайг хамгийн анхаа нартай санджсан. Риата Монголд ирдэг чинь Amir Dance Festival лөө 2016 онд болчихсон. Тэгээ шинэ яг Amir Dance Festival юм биш ээ. Хүннүү иржсэн өөр. За тиймээ хүннүү music festival-ийн үеэр тэр үед чинь нөгөө нэг бүжгийн байтал гинэ тэмцээн болжсэн шүү дээ хамтлаг бүжгийн. Тэрэн дээр би чамайг харчихсан байна. Тийм та нар нэг юм хар цагаан жирсээ лөө. Тийм цагаан жирсээ. Тийм тэрэн дээр би Акиг харчихсан юм. Тэгээд энэ эгийн чи тэгээд ээтэй үерхдэг гэсэн шүү дээ. Тэгээд хоёр нэг хамт ингээ явж исэн. Тэгээд тэнгууд нь би ингээ тэгж харчихсан. Энэ нөгөө Акиг. Тэгтээ би царайч санахгүй. Яг санацлаа чи үсээ ингээ бодсон байсан талын задгаа тавь талын ингэж мэгцэн. Үгүй хаа. Мэдгүй. Санахгүй. Би одоо тэр үе өөрөө санахгүй.
За чи намайг За би болохоор Рубиг анх Баян Монголын зааланд харж исэн. Баян Монголд нэг заал байдаг. Одоо SSC эднэрийн яг заал найд усахгүй. Тэгээд тэр үед харж исэн. Чи хэд он гэсэн үг лээ? 17 хаа. 16 онд би бас анхны яг түншид орж ирсэн шүү дээ. Тэгээ чи тэр яг түншид болохоор амир дэстүүд их гэж орж ирсэн байхгүй. Тийм. Гэтэ би нэг л юун дээр орж исэн. Миний яг хувийн анхны сэтгэл байдггүйсэн заяа. Би Рубиг анх харчаад ингээ юу ч боддгүй байсан. Бараг харж байгаачгүй заяа. Тэгжэнгууд нөгөө өөр хүмүүсийн яриагаар миний анхны сэтгэл Рубиг тогтчихсон. Руби дээрээ гээл нэг охин байдаг. Тэгэл ингээл тэр буланд нэг ингээл байж идэг охин мохоо ингээл дугуй муугуу гээл ер нь жоохон тийм дургу болохгүй зүгээр ингээд хүмүүс ер нь ингээ Рубиг надад нэг юм онцтойгоор яах ярьж байгаагүй. Хүмүүсийн ер нь яриагаар миний анхны сэтгэл орж ирсэн. Миний яг өөрийн хамгийн анхны сэтгэлийг санчлаа би сая. За. Ингээ ягтун шиг дээр ингээд орж исэн чинь ингээ бид нар прогонд тайзан дээр бэлдэж байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг охин ингээ ердөөс бэлдэхгүй заяа нөгөө орцсон байгаа сонгогдсон дүүнераас тэр охин ингээ ердөөс бэлдэхгүй тэнд ингээл асуусан чинь Руби тэр цаана ингээл бүр ингээл бэлдээлсэн. За бүр ингээл бид нар ердөөс ингээд Рубиг ормор гэх бахт Руби ингээд сурцсан тэр бүжгийг зүгээр ингээ бүжигт амар дуртай байгаа байхгүй юу? Зүгээр ингээд тэр үзүүлбэрийг бүтнээр сурцсан. Тэгэл бид нар ингээл бүжиглэнгүүд тэр Руби тэнд ингээл хаана ингээл дагаад бүжиглээл ингээл зүгээр ингээл хийхгүй орохгүй мэж тиймс гоо. Тэгвэл би энэ амар хичээл зүтгэлтэй юм байна гэж доод тэр миний яг өөрийн анхны сэтгэл юм байна Рубиг. Энэ охин бүжигт бол амар ингээ хичээл зүтгэлтэй юм байна гэдэг. Би яг тухайн үед штэ ингэж боддог гэсэхгүй. Нэг өсгөдөө хийх нойр нэг өсгөдөө гуталтай. Тэг өсгөдөө гуталтай бүжиглэх байт алхаж чаддаггүй. Тэгээд бойка яг ингээд шалгаруулж авдаг ингээ октод ингээ зогсоож агаад за яг хамгийн дэжгүй бүжиглж байгаа ингээ тэгдэгс юм уу тий? Тэгдэгсэн. Тэгэд ингээд би ингээ өсөд ухтлан дээр тагч чадахгүй. Тэгэд ингээ би гологдоод ингээ хасгаж байгаа байхгүй юу? Чи ингээ чадахгүй ингээ бүгтгөөд ингээд тэгээд ингээ тэнгуут би за энэ дээр ингээ хасагдсан ч гэсэн би дараа нь өсөд гуталтай бүжиглэх хэрэг гарч ил таарна гэд. Тэгээ ер нь ингээ за өсөд гуталтай ч гуталгүй ч ер нь л ингээ сурж илээ гэд. Тэгэд ингээ бүжиглдэгсэн. За чиний тухайн анхны сэтгэл шүү дээ. Тэртээс байхгүй юм байна бас. Яг тэр яг эгийн найз охин л эгийн л найз охин гэд. Тэгэд тэр зургийг чи харчаад бол кул охин байна гэж бодчихсон заяа. Яг нурагч. Артлаас нь ингээ харчаад. Тэгээ Баян Монголын зааланд харчаал тэгээд бас эгийн найз охин гэд. Тэгээд зүрдээс ингээ харчиж үдчихэж байгаагүй ингээ эгийн найз охин багт би тэр чинь тусдаа хувь хүн байгаа шүү дээ. Харин тэгэл бид нарт бол тэгж бодогдож байгаа шүү дээ. Шинэ охин орж ирээгүй эгийн найз охин ороод ирлээ. Эгийн найз охин гэл тэгж бодогдож байсан. Тэгээ тэрнээс хойш анхны сэтгэл чи тай нийлээд идэг гэсэн болохоор би чамайг яг тэр охинтой таарсан ийм охин амар ийм бусд ингээ доош нь идэг шууд ингээл амар хамаагүй ингээл хөдөлөг гэж ийчдэг ингээл олны дэргэд ингээ доошоо идэг тийм охин байна да гэж бодож байсан хгүй ингээ нийлж байгаа юм чи ингээл тэгээд тэгсэн чинь тэгэл мэдгүй тухай тэгээ бодож байгаа л хэцүү тэгээд ажиглаад байгаагүй шүү. Энэ хэд охин мэнэ хэдгүй охин мэнэ гэдэг өөрийгөө хичээгэл. За миний яг ой тогтоолтод анх юм ярьжсэн болохоор бүр сүулт санагдаж байна. Би санацлаа хэлчихв. За чи надад өсгөд хутал авч ирсэн яг түүшгээр. Тийм үү? Тий. Чиний тэгэл өсгөд хутлын гологдсон. Тэгээ надад өсгөд хутал ингээ байгаад байгаа. Тэгээ чи ингээд прогон дээр мартцсан ч илүү ягаад чи мэдгүй нэг ингээ өмсч үзэхгүй. Тэгснэ чиний гуталч амар өвтөх юм би чи надад ингээд яг зураг авалтаа өдөр өмсүүлж яйчихгүй гэд тэгжсэн. Тэгээд өмсчихсэн. Тэгээд токсик дээр чи миний гутлыг өмсдөг. Тийм үү? Тэгж юм ярьжсэн шүү дээ. Тийм байна. Сайберлог ороод ирлээ. Би ч санахгүй тэрийг. За. Миний ой тогтоолтод амар сүулт анх юм ярьжсэн санагдчихээн заяа. Тохойр ингээ амар их тааралдаа л байгаа шүү дээ. Ингээ байнга л байж байгаа. Яг л би нөө X-тэйгээ ингээл эднэрийн заалан дээр очдог. Тэгэл ингээл байж байгаа. Бүжиглдэг болохоор community-г юм ингээл одоо байтал болохоор ингээ байнга таарал. Гэтэ хизээч юм ярьдаггүй. Юм ярьсан болохоор би бүр сүүл бид нар ингээ найзалж эхлээд одоо орж ич байна. Найзалж лвшээ одоо ингээ нийл жоох ингээ hang out хийдэг болж эхлээд уулздаг болж эхлээд. Тэгэл яг нөгөө яг миний ой тогтоолтод нөгөө нэг тэр нэг хүүхдийн зууд нэг гадаа нэг суудсан шүү дээ та хоёр нэг. Ер нь бол минийх амир сүлд юм байна. Тэчин марг 17 18 9 он 19 он маань тий. Өглөө нийлж гисэн. Тий, миний хоолойд хамгийн анх юм ярьсан тэр гутлан дээрээ. Тэгээ тэрнээс хойш яг нөгөө ингээд завсарлаа чөтөр нийлдэг болж байгаа шүү дээ. Ингээд завсарлагаас өмнөх яг нийл эхлэлийн цэг бол санахгүй байна. Яг анх яаж юм бэ? Миний ой тогтоолтод бол хамгийн анх юм ярьсан нь бол тэр юм. Тэгээ надад гэсэн тэрнээс өмнөхтэй орж ирэх ёстой доо гэж бодогдоод байгаа ч гэсэн орж ирэхгүй. Яг өсөл үлдсэн нь л тэр юм байна л та. Ингээд төөрүүл гээд ингээ яг хүн одоо ингээ бид нар ингээ бөөнөрөө ч юм ингээ сууж байгаа шүү дээ бид нар тэнгууд шинээр хүн ирэх гэж байна гэнгүүт ахи ингээ тэрийн төөрүүл за тэрийн авчир тэгээд тэгжсэн наач намайг ингэжсэн заяа би болохоор ингээ
би юу амар хамаагүй яриад байхгүй. Шууд ингээд амар юм цензургүй хаа ярьчдаг заяа. Хаяа амаа мэдхгүй орчноо мэдрэхгүй. Тэгээд ингээ ярьсан чи Аки надад ингэж хэлжсэн. За ингээд байвал төөрүүлчих шүү гэж хэлжсэн байхгүй юу. Тэнгүүт нь би ингээд ингээ үгээд одоо юу гэдэг бие барих ёстой юм байна л да. Ингээл ингээ байж ёстой байна л да. Тэгээд ингээ төөрүүлэх юмгууд нь ямар мийн охин бэ гэд ингээ тэгэж бодож байсан. Төөрүүлчих шиг би нэг шиг. эндээ тайлбар хийх үү. Би болохоор ингэдэгсэн заяа. Яг үндэ би Эдна Атеистэй сүүлд энэ талаар ярьж одоо байсан. ингээ тий Эдна Ойка гэдэг ингээ гурван найзтай болцсон. Би эхлээд Ойка гэдэг найзтайгаа нийлдэг усахгүй юу. Тэгж байгаад Эднатай нийлдэг болоод Эдна битгой би биндээ бүр дурггүйсэн заяа. За тэрний шалтгааныг бол нэг тайлбарлаа яхаа. Ер нь бол анх ингээ дурггүйсэн. Одоо Эдна би бинээсээ болоогүй. Би бинээсээ болоогүй ингээ гаднах шалтгаанаар ингээ би биндээр нь дурггүйсэн. Тэгээд Ойкатай бол яагаад ч юм бэ би ингээ зүгээр л ингээд за бит хоёр ингээд найзууд байх хэрэгтэй юм шиг тийм ингээд анханасаа тийм хүмүүсээс хгүй. Тэнгүүд Ойка миний найзууд байх хэрэгтэй юм шиг хүн нь ингээд Рубитэй нийлдэг усахгүй юу. Тэгээд миний нөгөө анхны сэтгэлийн нөгөө хүн ингээд суулгацсан гэсэн шүү дээ. За Руби бол жоохон юм охин шүү гэдэг нэг юм жоохон онцгой охин гэдэг ийм сэтгэл ингээд надад суулгацсан байгаа шүү дээ. Тэнгүүд би ингээд анханасаа тэгээ ботцсон байгаа. Тэгээл ингээд нийлээд ангууд бид нар ингээ гоё найзуудаараа уулзч хайн аут хийх гээд байгаа шүү дээ. Тэгээ тэнгууд тэрэн дээр гаднаас ингээ хүн ирэнгүүд бид нэгт ингээл тухгүй байж мэд ингээ шүү дээ. Гэтэ би юу мин байсан. Би угаасаа ер нь ийм амар хамраас өгсөн байсан. Би яг ингээл байж байгаа хүмүүс ч гэсэн надтай тэгэж харцдаг ер нь байсан байгаа байхгүй тий. Хамраас өгч бишээ ингээд хамраас сөгцсөн байлгадаг байсан юм болоо намайг. Эсвэл би зүгээр яг эксээс салснаа би угаасаа би уусаа л юм байна гэж ботцсон байж магадгүй л юм. Тэрийг бол яагаад гэдэг юм мэдгүй. Тэгээд тэр төрүүлчих шиг гэдэг уг нь бол тоглоом заяо. Би анх бол тэгээд нөгөө Ойка Рубиг дагуулж ирээл тэгэл би ингээ Рубид амар дуртай байсан. Ер нь бол ингээ дурггүй ердөөсөө байгаагүй. Зүгээр ингээл гоё юм яриад ингүүд тэгмээ Руби бас анхнаас нөгөө намайг мэдгүй болохоор би бас ингээл хамаагүй ингээд ярьцдаг. Тэгэл зүгээр тоглоол нөгөө бид нар нөгөө чиний хамаагүй байгаа чинь тийм байсан юм уу? Бид нар одоо ингээ тэгээ би хилчээд за гомдчихоогоо за гомдог гэх гэл ингээд. Тэг чи ингээ 2 3 ингээ хилээлсэн тэрийг. Тийм. Тэгээд тэр өдрөө бол амар хэлсэн. Тэгээд ингээ санаж байгаа байхгүй юу? Тэгээд би өнөөгөө Рубигээр тоглоол зүгээр тэгж хэлдээсэн байхгүй чи Руби амар гомдсон л байсан юм лээ тэрэн дээр. Гомдоогүй тухай дээр тэгж бодчихоо. Ингээд жоохон эвгүй л байсан юм байлээ. Би болохоор эвгүй байгаагүй. Зүгээр л ингээ бүгд тоглоом болоо хаа гэж инээлдэл өнгөрчсөн шүү дээ. Тэгэл Руби ингээд наа чи нэг байж байгаа тэнэг юм ярьсан заяа. Үгүй дээ би шүү дээ ингээд миний ярьж байгаа юмд хүн инээнгүүт би ингээ амар баярлдаг заяа. Тэг ингээ Эднагч Ойка энэ төр ингээл инста балаа. Би ч тэгэл инээдсэн шүү дээ. Тэгээд яг чи тэгж хэлэнгүүт мингээд нэр би яг ийм байгаагаараа Ойка Эднагч энтертэл ингэж байх хэрэгтэй штэ гэд ингээд. Гэхдээ уг нь бол юм хгүй зүгээр Руби ингээд чи минийхт энэ байдал бүр ингээд сүулт тассан. Дараа нь бөөрөө нэг амралтанд яваад би бас ингээд яг тэнэг дээрээ тавьсан ингэжсэн чи Руби. Тэр нь гэхдээ зүгээр юм болоо харж гамжиж байгаа Руби юм болоо. Зүгээр юм тоглоомоор би чиний ойлгочихж байгаа шүү дээ. Ойлгоцсон тэгэл зүгээр гээд нэг тэгсэн. Яг шоконд ороод ер нь нэг хэлж байгаа юм тийм. Ямар амралт. Нуяга бөөнөрө жоном манлай чинзоо аим шиг юм ярьж мэрдэг. Бэмби 60 дугаар 61 гарын минь үү. Тийм тэр гадаа нэг суусан шүү дээ. Тэгэхэд байхгүй. Тэн дээр ч бас дотн болоогүй лсэн шүү дээ. Хоёлол. За ямар ч байсан тийм заяа. Ямар ч байсан би ингээд яг Рубиг үнэхээр за дугаагаар өө гэж байгаа даа биш зүгээр л ингээд тэнийг юм ярингоо тэр нь инээдтэй заяа. Угаас инээдтэй байгаа. Тэгэл инээж байгаа л ёо Рубигийн тэнийг юм байвал төрөлчих шүү гэл ингээд. Тэгсэн чи тэрэндээ ингээд имзэг туссан байхгүй юу? Гэтэ уучлаарай. Зүгээр нэ. Би нүгээс сочсон. Ойка найз гинт багнуур явахаар болоо заяа. Ээжтэйгээ хамт ээжийнхаа найзын очихоор болоод тэгээд намайг ингээд хамт явах уу гэ тэгээ явахаар болсноо хоёлаа бас Рубиг хамт явах уу гэд. Тэгээд Руби руу шууд залгасан заяа. Над руу бас Ойка тэр өдрөө амар шууд залгасахгүй ингээд багнуур явъя гэд ингээд. Тэгэл гинт явахаар болоод тэгснээ шууд уусаа багнуур явах замд Рубиг их байдаг гэсэхгүй юу? Юунд 13-ын тийм те. Тэгээд Американд дижсэн. Тэгээд Руби руу залгаад Руби хөө багнуур явах уу гэсэн чинь Руби тгий гээл. За ягаад чи ингэ бүх юм болцсон. Тэгэл Руби гарч ирээд амар тохироонд бүрдсэн байж тээ. Тэгээд Ойкагийн ээж нь машин барьж яваал тэгэл Руби бид гурав багнуур явуулчихгүй юу. Тэгээ багнуурт анхудаа бид гурав хамт хонж үтсэн те. Тэгээд тэр багнууртаа ингээл багнуурыг үзэл хайн аут хийгээл ингээл гадуур юу байдیں۔ Чи миний хундаг миний сайг уухад. Өөрөө хайхан цайр тавьчаад хүний цай уухад. За. Тэгээд тэнд ингээд бид гурав орой өдөржингөө ингээд зугаалж магаад тэнэгч явсан тий. Тэгж жагаад оройн нь
яг ингээ харанхууд ингээ суугаад сааданд ч илүү суугаад ингээ юм яриа суусахгүй юу. Тэгэл тэрэн дээрээ ингээд ер нь амар ойлголцчихсон би бинийгээ яг юм сэтгэлийн ярилцлага болж исэн за. Тэгэл ер нь тэр бол ингээд миний ингээд сэтгэл доторх төгжээг ингээд так гээд ингээд тайлаад намаа ингээд онгойлгох юм санагдаж шин ингээд за энэ эднэр ингээд миний найзууд юм байна гээд. Одоо чинь оюукатай ч гэсэн яг үнэндээ тийм байхгүй юу. Оюукатай яг бит хоёр найзууд гэхдээ яг юм гүн гүнзгий найз өртөөсөө биш те чиний амьдрал яаж за чиний сэтгэл санаа ямар юм бэ миний сэтгэл санаа ямар юм гэдэг тийм юм өртөөсөө ярилцж байгаагүй тэнгууд яг нэрнгээс яг чак гэж байгаа юм шиг болсон заяа чак гэдэг за эдгээр чинь ингээд миний найзууд юм биш те бид нар бол ингээд нэг ингээд vibe-ны хүмүүс юм байна гэдгээ ер нь баг нарт ойлгочихсон хөөе за миний хувьд адилхан заяа гэхдээ яг тэрэн дээр миний ингээд чамайг боддог бодол бас ингэж өөрчлөгдсөн юм байна тэрнээс өмнө би чамайг ингэж боддог гэсэн заяа яг ингээд амар юм баян айлын зэн боломжтой айлын ингээл юм юу ч хийж үзээгүй яг ингээл юм амьдралтаа асуудалгүй ингээл гадуур гаруул гараал ингээл ороод нэг юм амар юм юм бэлэн байж байдаг бэлэн мэлэн яг тийм гэж бодож байсаахгүй ингээд юу усан явах ч юм уу те мэдгүй ямар нэг юм ер нь ингээд гар хурууч ингээл нэг дандаа нэг юм байдаг юм шиг тэгээд тэгснэ би яг тэр үед ингээд хэдүүлээ чи бас ингээд амар амьдрал ярьсан шүү дээ тэгэл би ийм хүн байсан юм уу гэж тэгж бодож байсан. Хөөх тэгээд одоо ингэж ийм зовсон. Оо кичэн зовцсон юм байна шүү дээ. Тэгээд би хүн бас ингэж харагдаж болдог байх нэ гэж бодож байсан. Би бас Рубиг тийм ээ. Тэгээд би ингэж бодчихсон. Одоо би ингэж яриул Аки ингэ миний ярьж байгаа юм юрдөөсөө ойлгохгүй дээ. Ингэж бодож байсан тийм. Оюка энтерт бол би ингээ өмнө нь ярьж байсан. Гэхдээ бүр яг тэр үед байсан шигээ бүр ингээ яг нарийн детальтай ингэж ярьж байгааг байхгүй юу? Тэгээд яг тэгэж бодож ирсэн юм байна. Ингээд дахиад бүр төсөөлөхдөггүй дээ гэд. Тухайн үед ингээ ярилцахад амар гоё. Бид нэр яг ингээд гуруулаа яг би нэгээ тэрч авч байгаа юм шиг л ярилцчихсан юм байна л да. Яах тий. Тийм үү. Би бас тэгдэг гэл. Одоо чинь би бол ингээд гэр ороод төссөн шүү дээ. Тэнгүүд намайг угаасаа бас ингээл яг тийм тэгж л боддог юм байна л да хүмүүс. Тийм тэгснэ. Чи ингээд амар хүний яриаг амар гоё сонсчихсан дээ тэр үед. Ингээд зүгээр биш ингээд ярангууд тийм үү гэл бүр ингээд хөмсгч яаж байгаа нь том үгүй яг нэг ингээл бүр ингээд царай чи ингээд нүдэ бараг цавчихгүй яг ингээд чин сэтгэлээс анхаарч ингээд өөрөө дотроо төсөөлж сонсож байгаа нь ингээд гоё санагдаа. Тэгээ бүр ингээд ярих ингээд хүсэл төрөөд даарсан ч ингээд би таарч марсаа сандах байх. Хаалгаа үндэсний санд. Тэгээ ингээд уйлах гадаж сандаг ингээд. Тэгээ ингээд даарад ингээд. Тэгээ нэг амар гоё болоод тэгээ гурав нэг бид гурав ингээд согтон могтон шаа бид орцоор тэ арилалдаал харсан. Яасан. Ер нь тэр багнуур явуулт угаасаа миний ингээд одоо бидний нөхөрлөлийн ингээ хамгийн гоё яг бөөнөрөө яг бид нар тавуулаа нийлдэг хгүй юу? Яг ингээд тавуулаа ингээд яваагүй ч гэсэн яг ингээ нөхөрлөлийн хамгийн гоё үнцэнтэй өдөр. Тэгээ тэр шүн ч гэсэн амар хөвгчлээ. Тэр шүн болсон ингээ явдлыг ингээ ярих юм бол ингээ хизээж уйдахгүй. Тэр ярианаас бол би хизээж уйдахгүй бүр. Тэр яриаг би ярьсан ч хизээж уйдахгүй. Дахиад Рубигээс сонссон ч хизээж уйдахгүй. Оюкагаас сонсон ч хизээж уйдахгүй. Хөөе, өмнөх нөгөө найзуудын тест гэдэг бичлэгэн дээр X-ээс салсан шалтгаан гэсэн шүү дээ. Би хариулт өөрчлөө. Аки. Үнэн. Гэхдээ ер нь бол тийм. Тийм. Тэгээд би яг бодсон чи бас яг ихэд адилхан гэсэн мөлий. Яг ингээл таг юм найзууд байхгүй. Тэгээд яг ингээд гинт ингээд хүмүүстэй нийлдэг болоод гинт яг юм өөрийнхоороо байж эхлээл яг юм уян хүмүүс тэгэл гой найзуудтай тэгээ олон төрлийн үнтэй харьцаж зураал тэр надад нэр амар гойсон. Тэгэд ингээд гэрээс гардггүй кино үзэх хэрч гардггүйсэн багнуурын өвгөнгөтэй амар ингээд баярлал ингээд цаашин нээж. Угаасаа бид нар чинь бие биендээ яг юм шин найзууд болж ирсэн шүү дээ. Одоо Руби ч гэсэн миний амьдралд амар шин найзууд болж яг миний би яг нэг хэсэг нөгөө тийм байсан шүү дээ. Ингээд яг хүн болгонтой найзалдаг. Хүн болгонтой амар олон найзуудтай болсон, амар олон танилуд болсон. Тэгэл одоо яг шигшгдээд үлдсэн л дээ. Би одоо яг хүний амьдралд нэг амар олон найз байгаад хол шаардлагагүй юм. Яг олон танил хэрэгтэй. Гэхдээ яг ийм найз гэдэг чинь өөрөхгүй. Яг ийм найз бол ингээл хитгэн шиг тоотой байхад л ингээ болоо. Гарын 5 уруунд байхад гарын 5 уруунд байхад л ингээ болоо. Ер нь бол. За яаж бүр татнасан аим сайн. Одоо Руби бит хоёр одоо ингээл үүзээгүй. Тийм. Бараг ингээд хөөе миний дамсыг хардаа. Хөөе хардаа миний юм ийм их ирж хардаа. Яа нэг үгүй. Би өнөөдөр нөгөө баагаад бас чивчж байгаа. Тампоны хэр минийх ингээд байгаа юм шиг тэгдэг. Би ганцаараа л тампоноо наад явах гэж.
Би ингээд баачаад ингээд суугаа шигэлсэн шиг. Би баг Чөлөөтэй шиг багаад. Би ч гэсэн. Би ч нэгдэг. Би ч шийдний пар тасч шийдэж шүү дээ. За. Яаж бодож чирээ. Хоёр анх одоо мэдгүй бит хоёр бүр яг ингээд дотноос нь бол ингээд одоо сүүлийн 2 жил мэл байгаа байхгүй тий сүүлийн жил хагас ч юм уу. Би бас тэ мэдгүй байна тэрийг яг нөгөө ингээд яг тим юм одоо ингээд багнуур явсан гэдэг шиг тим юм ердөөсөй байхгүй байхгүй. Яг ингээд амьдралынхаа явцад одоо ингээд бодонгууд заяа тийм байна. Ингээд амьдралынхаа явцад цаг хугацаа ингээд яваал ингээд ойлгогдсон л ах ингээд за гэдэг ингээд тухтай байгаа л тий ингээд аавраа таараал ингээд тухтайгаал ингээд ойлгогдсон. Би тэрийг аим санаж байна. Шүрээгч нөгөө нэг та хоёр нэг яадгүйсэн тэгэл та хоёр аим нийлдэг болсон ингээд нийлдсэн тий. Би бас анзаараагүй байх зүрэгтэй гэж хэлчихсэн. Тийм, зүрэгтэй гэж хэлэнгүүт би бас анзаарч ирсэн л та. Чи нөгөө зүрэгтэй гэж хэлсэн гингүүд. Тэгэхээр яг тэгэл амьдралын явцдаа л юм байна л да. Харин тэг өөртөө мэдлгүй л тэгэл яг бит хоёр ч бас нөгөө яг хоёулахнаа бас ингээд амар их явдаг болсон тий нөгөө шижраахтай бүжгэлж мүжиглээл бас яг хоёулахнаа цагийг амар их өнгөрөөж ихэлсэнээс бас амар их болсон баг. Яг хамтдаа байгаад яг нөгөө багнуур гэдэг шиг яг хамтдаа яваад дахиад хамтдаа ингээд юмнуудаа яриад ингээл дамсаг тампомон яг үгэл. Тэгээд дамсаг бодол биш. Өдөрт би наалтаа шиг. Тэгээ ер нь ингээл цаанаасаа л ер нь тэгээ юм чинь цаанаасаа л болд юм лээ дээ. Яг ингээд зорил одоо найзыг бол ингээд одоо бүр дотносоо гэд нэг алхам хийдгүү. Одоо ингээд хүсээд найзтай болно гэж байхгүй шүү дээ. Одоо жишээ нь чамтай ингээд яг хүсээд найзлах гэдсэн одоо хүмүүс ингээд зөндөө жишээ нь байгаа шүү дээ. Тэнгүүд найзыг угаасаа ингээд худалдаж авах ч юм уу эсвэл ингээд хичээж ингэж аавна гэж бол өстөөсөө байхгүй юм лээ надаа. Би бол тэрийг аим сайн ойлгосон. Би одоо Рубиг жишээ нь ердөөс хичээж ингэж аваагүй. Руби намаа ердөөс хичээж ингэ те одоо аки тааруулчихсан аки таалагчсан гэдэг. Одоо би те Рубитэй найзлахын тулд Руби таалагчсан ингээд i5 нь олол цаг өсөж гэнэ яаж яах ингээл өвдөж яг ориг байгаа нь л ингээд таарч те аашилж байгаа нь хүртэл таарч. Тий аашилж байгаа нь хүртэл таарч. Тэгэл ингээд аашилж лээдэг ингээд таарсан. Тэгэл тэнэг бол тэнэг, ухаантай бол ухаантай, мин бол мин гэл тэр болгоны ингээд хүлэн зөвшөөрсөн байгаа хгүй те. Нэг ч ингээд эвгүй одоо чи Руби над руу ингээд дандаа л уралдаг. Тэрэнд нь би жишээ нь ертөөсөө ингээд яг над руу уралцлаа гэж бодсон гэж ойлоо. Намайг уучлаарай. Зүгдээ нэ. Би чамаас уучлахгүй хүмүүсээс уучлахгүй. Тэгээ ер нь тийм найзыг ол худалдаж аавна гэж байдгүй юм билээ. Худалдаж жишээ ингэж. Бид хоёр ч ер нь айгүй ингээд төстэй заяа. Гэхдээ ингээд царайг ингээд харуул шалгуур. Гэхдээ ингээд хувцалж байгаа, нүндэр нам нь бүжгэлж байгаа. Тэгээд биеийн ер нь те яг юм таг бариуц өмсдөг болохоор тэгээд ер нь ингээд төстэй. Тэнгүүд шижраах дуучин шижраа. Маань дуучин шижир боол. Тэгээд амирын шижраах маань ингээд одоо шинэ жилийн баяраар халтуур гэж хэлэх юм байна те. Халтуур гэж хэлнэтэй дуучтай халтуур шүү. Халтуур игээд тэгээ бүжигчэнтэй гарна гэдэг аки битэрийг анх авч ирсэн байхгүй. Тэр гараан дээр гарах гад битэр адилхан хувц байдгүй. Тэгээд ийм шижраахч өөрөө яг ийм цэмби дээрээ тавьчихдаг ус мүсээ гэлдээ лакталын гонж монж өмсөөл тэгээ битинг тэгээ битэр ч ингээд дандаа ийм сул мул хувц өмсдөг ийм ижил төстэй нэг ч байхгүй. Тэгээ аки хоёлаа ийм гонжтой болчих хостолтой болчих. Тэгээд гигатай бартарт чигээд тэгээ аки ах уулзчихсан. Гигагийн их чинь надад ингээ гоё ярьцдаг мэрцдэг гэд. Тэгээ битэр хариуд нь бүжгийн рил хийж өгөр болсон байхгүй юу? Тэгээ тэрийг нэг хүмүүс шижраахын дундэр хийгээд. Тэгээ одоо тэр рил нь байна. Хамгийн анхны рил. Тэгээд битэр тэр үжгөө гэж ярьжсэн гэж хоёлоо одоо ингээд газруудтай ингээд бартартгүй мөнгөөр рил хийдэг болчихсон алнаа те болно гэжсэн чи одоо бүр ингээд рилэндээ хахад цацал. Тэрний дараа чи тэр хамгийн анхны мөнгөний ажил BTF. Adidas. Тийм тэгжсэн. Тэгээ азар яг нэг сонирхолтой. Тэгээ нэг стилтэй адилхан бүжгэлдэг нэг авьяастай болохоор тэгээ хоёлаа яг ер нь ингээд сошиалуудаа хөгжүүлэх тийм бүс сонирхолтой байсан болохоор тий. Тэгээ бид хоёр ч найзууд болсон. Одоо бид хоёр дотносцсон байгаа шүү дээ. Тэгээд тухтай болсон. Би бинтийг ингээд харьцахад ингээд тухтай болсон. За яах вэ гэл ингээд гаргалаа. iStocks нэрийг бол AI-аар болсон. AI name generator. Тийм. Тэгээд ерөнхий утгаанд бичиж тийм байлаа. Тэгээд бид тэр Octane нэг юм контент funny гэдэг ингээд түлхүүр өгнүүдэд бичсэн тий. Гэхдээ түлхүүр өгнүүдээр бичсэн тэн дунд iStocks гэдэг үг байгаагүй. Зүгээр нэг юм iced гэдэг үг байсан. Iced гэдэгтээ өөр нэг нэрээс ихгүй. Тэгэл бид хоёр iced гэдгийг авснаа хоёулаа юм iced гэснээ. Хоёулаа нохоонд хоёулаа ингээ амтан дуртай нохоонд дуртай юм чи хоёулаа iStocks болчихно. Нохоо ч гоё амт шүү дээ. Doberman гэл одоо бид хоёрын энэ профайл зураг чинь Doberman байгаа шүү дээ. Тэгээд
яг юм зоригтой тэгээд нэр өгөөгүй те. Тэснэ ингээд дараа нь битэр Ice Dogs гэдэг чинь Spice Girls гэдэгтэй адилхан юм ба шүү дээ ингээд. Тэгээ нэг гой санаа болсон. Тэснэ хоёр дахь гой санаа нь юу лээ? Орчуулвал хүлдэг гүлгнүүд. Уг наах тэгж бодоогүй дараа нь нэр нь гоё ингээд таарч. Энэ бол зүгээр ингээ фаныгаа зүгээр ингээд одоо ингээл ах махан гэл хүмүүс найзууд асуунгууд хүлдэг гүлгнүүд гэж байгаа яасан. Хүлдэл байгаа. Угсaalтай хүлдэг гүлгнүүд. Тийм зүгтсэн. Би бол яг үүндээ одоо урвна гэдэг нь найзууд байха болно л гэсэн үг шүү дээ. Найзууд байха болно гэдэг чинь тэгээ дотроо би биндээ одоо атаархах те хин нэгнийхээ амжилтыг ч юм уу хүлээн зөвшөөрөхгүй байх, дэмжихгүй байх, өрсөлдөх, дотроо өрсөлдөх тэр болгон ч орж ирнэ шүү дээ. Хэрвээ тийм юм тохиолдох юм бол Руби хэрвээ надад тийм зан гаргах юм бол би зүгээр л ингээл зүгээр л зайгаа барих. Юу ч хэлэхгүй Руби одоо яг одоо бол хэлэх байхаа нэг хоёлоо нэг бичиж байгаа л нэг ярьдэн штэ нэг гинт тэр шиг байна. Хэлэх юм байна гэж хагаад хэлэх юм байна гэж би бол нэг ингээд нэг бүтэн ингээ хэлэх байхаа нэг юм урт юм бичээл за одоо чи надад ингэж байгаа чи ингэж байгаа ингэж чинь сүүлд би нэг рүү би team complain гаргасан чи ингээ амар их унтаад байна. Тийм яг чиний цагт л. Тийм чиний ингээд Рубигийн чиний цагт ингээд харуулж амьдраад энэ надад хэцүү байна чи Руби ингээд амар Руби юу ингээд өөр дээр ингээд complain ирэхээр тэрийг амар хүлээж авдаг гоё. Одоо чи ингээ амар их унтаад байна. Жохоо эртсээр тэгээ чиний цагт таруулаад би ингээ шөнөөр ажиллаад хахаар надад хэцүү байна гэд. Тэнгүүд за тийм ээ те гэл гэсэн. Одоо найзаа чиний цагт яа таруулъя. Чи хитээс баймаар байна гэл. Одоо тэгээ баг ялгаагүй болчихж байгаа байхгүй юу? Баг ялгаагүй болчих тээ унтах цаг нь. Амар гоё ирүүлээ шууд ингээ хэрэлдэггүй хэлэх юм байна гэснээр нөөц дээр амар гоё текстээ зэгцэлж агаад тэг бичингүү тэрийг уншиж агаад тэг ингээл нөх ингээл ард дур муулж явахгүй яг өөрт нь одоо чи их унтаад байна ингээд байна. Чи их унтаад байна. Тэг хэрвээ одоо тийм болох юм бол би нэг хэлж үзнэ тэгэл ерөнхий зайгаал барих. Биш л байсан юм байна гэдэг шиг л те. Одоо бид хоёр хамт байх хүмүүс биш байсан юм байна гэдэг шиг. Яг ингэж явж байгаа л дуусгасан юм байна гэдэг. Тийм л хөгийн л үерхэл байж тээ гэл ингээл. Энэ нөхөрлөл ингээл дуусглаа заяасгүй. Тийм заяатай л байж ингээл яг амьдрал болох нөхөрлөл биш л байж гэл орхихлах юм нэг хэлээл. Би яах юм болоо? Би тэрдээс төсөөлөхдөггүй наа. Надаас төсөөлөхдөггүй. Бүр ингээд чи надад урд нь нэг тийм жоохон юм сэжүүр ч юм уу эсвэл тийм эргэлзээ өгч исэн бол нэг төсөөлж болно шүү дээ. Тийм болохоор би энэ дээр үс хариулмааргүй. Би хариулсан болохоор төсөөлсөн. Гэтэ ер нь одоо хоёрт тусдаа дахиад нөгөө нэг ингээд сэтгэлийн үг хэлдэг контент хийнэ гэж бодож байгаа л доо. Гэтэ ер нь бол би Рубигийн амар дэмждэгт нь ингээд баярлдаг. Одоо намайг юу ч хийж гэтэ буруу юм хийвэл ямар гойнуудын нараа да. Ер нь ингээд дэмждэг намайг ингээд амар дэмждэг. Одоо би чинь карьерийнхаа хувьд одоо Рубигээс доор байгаа. Үгүйтэй одоо би дөнгөж эхэлж байгаа. Руби ч одоо Монголын хувийн зах зээлийг бадж шүү дээ. Тэгээ намайг амар дэмждэг. Одоо чи ийм хий, ингэтийг одоо ингээ мэдсэн сурсан мэдсэн. Тийм сурсан мэдсэн амар хуваалцдаг. Тэгээ тэр нь заримдаа жоохон ядраад байдаг. Би ядраад байгаа. Босон бичлэг. YouTube эхлүүл гэх цаг нь бол. Гэтэ би YouTube эхлүүлж байгаа гэж. Хүлээж авдаг үстэй би тэгтээ. Тийм л энэ да. Эхлүүлэх гэж байгаа гэж одоо энэ бичлэгийг гарч явах үед YouTube эхлүүлсэн байхаа. Ёстой өстэй. Ер нь тийм л энэ да. Найзууд гэдэг чинь ер нь гоё л ах хэвээр л. Ухаантай хэл гэсэн ч байдгүй. Ухаантайгаар төгсөх чи гэсэн ч бичлэгээ. Тийм. За бид хоёрын бичлэг үзсэнд баярлалаа. Тэгээд найзууд гоё найзтай байгаарэ. Найзуудтай битээ хатаарах чи тийм муухай тэр нөхөрлөл биш ээ. Ийм муухай нөхөрлөл гэж юрдсоо байх ёсгүй шүү дээ. Яахын тулд найзалж байгаа. Яахын тулд биш. Ингэж найзалдаг хүн байт юм л шүү дээ. Албаар юм жоохон өөрөөсөө дор хүнтэй найзалдаг. Өөрөөсөө жоохон царамтай гоё гэж мэддэг бол. Тэгээд ингээд хоёр хүн явж байгаа хүмүүс ингээд цаанаасаа л харьцуулна шүү дээ. Тэнгүүд албаар ингээд за би хөөрхөн ингэж хэлүүлэхийн тулд албаар царамтай үнтэй. Би мундаг гэж хэлэхийн тулд албаар арай жоохон дор үнтэй гэдэг. Муухайгаас тээ. Одоо ингээл гэхдээ хоёулын дээрээс амар их юм хоёулыг харьцуулсан комментууд амар их ирдэ шүү дээ. Тэрэнд бол гэхдээ би өрдөөсөө нэг юм боддггүй. Тэгээд та хэд үнэхээр ингэ боддог. Та юу гэж бол ингэж боддог. Аки би бол чамаагүй шүү дээ амар ингэ царайлаг ингээл яг ингэ харьцуулвал одоо ингэ би Руби биш заяо. Руби бишээр ингээ хөдөлгөөс нь харьцуулвал энэ Акийн илүү зөвүүн царайтай Акийн юм гоё охин байна гэж би бодон заяо. Гэхдээ би ингээ өөрөөр бахархдаг. Хажуудаа би юм охин одоо найзлалаа явж штэ. Ер нь тэгж боддог ингээ амар бахархдаг найзаагаад үн тийм. Тэг би тэгж амар боддог. Яа тэгэл би баялаа найз. Зүгээр ээ найз. Би ихтэй батгахтай. Чи надад адилхан болоод байгаа юм.
Тэгвэл муу мэдчих. Ургахна юм. Тэр нь ийм л энэ битэрийн амьдралын яг саяны нэг одоо тэнэглэл бол Булсан. Ингээд энэс илүү ухаантай байж чадахгүй. угаасаа тэнэг бит хоёр. Хөлдөг гүлгэнүүд. За хөлдөг гүлгэнд нь дуусглаа байж. Хань бол дөгслөг утгагүй орно.